За сайн бацгаана уу. Холонгийн мэр интернет зураг тавтаа морилно. За өнөөдөр 7 хоногийн мэргэхий 4 сарын 7-наас 13-ны хооронд ямар хөдөлгөөн болох вэ? Гэт урдын адил ингээд 3 сонголттой тасан харж байгаа сэтгэлчин татгатаад байгаа карта сонгороо. За ингээд одоо намайг үргэлж дэмжиж, хайрлаж байдаг ингээд та бүхэндээ одоо маш их баярлалаа. Үргэлж үзэж те одоо хүлээж байдаг хүмүүстээ үнэхээр маш баярлалаа гэж хэлье. Амуу та нарын одоо үлдээдэг сэтгэгдэл бүр ингээд сэтгэл шингэсэн юм уу, үгсүүд те одоо тэр хуваалцсан энерги бол миний энэ тароо бичлэгтэй маш урам зориг өгдөг шүү. Тийм үү одоо хандив өгч одоо дэмждэг одоо хүмүүстэй ч гэсэн үнэхээр гүн талархал илэрхийлээ. Тий ер нь аль та бүхний оролцоо бол тий миний энэ сувгийн ингээд бүр гоё гэрэл хийгэн тийм болж байгаа шүү. Тийм тэгээд хандив өргсөн хүмүүсээ жоох нэрлээ авчиг гэж бодож байна. Одоо YouTube-ийн супер танксаар хандив өргсөн мэдээж өргөлж хандив өргөдөг тулгаадаа одоо үнсэлттэй амуу цэрэн саяхантай цэрэн их цэцэг амуу Азури 02 гэсэн хүмүүстээ үнэхээр маш их баярлалаа гэж хэлье. Амуу дансаар хандив өргсөн хүмүүсээ нэрлэе. Thanks for the tarot leading гэсэн ийм англиар бичсэн хандив байна. Сувда тэгш жаргал байна. Ганццэг гарам цогт гэсэн ийм хандив байна. Нэгдүгээр карт Азаз гэсэн ийм хандив байна. Амуу Thanks гэсэн ийм хандив байна. Амуу туул нэргүй, амуу уран бэлэг, мэнд баяр, амуу баярлаа тандаа гэсэн ийм хандив байна. Амуу инх тулам гэсэн ийм хандив байна. Тэгээд одоо тэдгээр хандив өргсөн хүмүүстэй үнэхээр чин сэтгэлийн одоо талархал илэрхийлээ. Маш их талнуудаа урам зориг гэрэлхий өгж байгаа шүү гэж хэлье. Тэгээд хэрэг одоо миний бичлэгүүд одоо таалагддаг бол сэтгэлээ бичээрэй. Амуу тэг найзуудаа одоо тэг шеэрлээрэй. Тийм. За ингээд нэгдүгээр карт ийм зурагтай байна. Гэхдээ энэ томруулалтгүй нэлээд тод байгаа зү. За хоёрдугаар карт ийм зурагтай байна. За гуравдугаар карт ийм зурагтай байна. За та сарчаас карта сонгороо. Таны сэтгэлчин татагтаад карта сонгороо. За ингээд нэгдүгээр картыг сонгосон юм хэлье. 4 сарын 7-наас 13-ны хүртэл ямар хөдөлгөөн болох вэ гэсэн. За энийг хамгийн сүүлд унших учир энд ингээд тавьчих. За ингээд бүх картуудаа нэг зэ том. За ямар карт гарсан байна. За ингээд одоо 7-наас 13-ны хооронд ямар асуудал танд аягүй чухал болох вэ гэхэлэр зэрэг одоо энэ 7 хоногт те энэ утга нь ол юм карт тахгүй юу? Одоо таныг хүрээлж байгаа одоо хүмүүсийг тэрэн авч те ингээд хүлээн аваараа тэтгэл үнэмшлэх хуваалцаараа гэдэг ийм карт байгаа. Тэгэхээр зэрэг энэ 7 хоног танд одоо ямар асуудал аягүй чухал болох вэ гэх юм бол одоо таны хувьд аягүй тэг хумсрын өсөлтийн үе байж магадгүй юм байна. Амуу одоо таныг хайрладаг тийм итгэл үнэмшлэх тань одоо хуваалцдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж тийм ингэн аягүй чухал тийм асуудал болж магадгүй юм байна. Одоо тэдрийгээ тий одоо халуун дулаан сэтгэлээр одоо хүлээн авах тийм тэрч хүлээн авах гэдэг байхгүй. За энэ л аягүй чухал болж магадгүй. Ямар ч гэсэн нэг жоохон би өөрөө сайн ойлгосонгүй ямар ч иймэрхүү карт тийм таныг хайрладаг итгэл үнэмшлээ хуваалцдаг хүмүүсийг хэр одоо хүлээж авах ч аягүй олон зүйл шалтгаална гэж зааж юм шиг ийм картын за би ингэж ойлголоо. За тэгчээд за энэ ч чухал болж магадгүй. За тэгээд 7 хоногийн уур амьсгал гэх юм бол за ингээ харах юм бол аягүй хурдтай хөдөлгөөнтэй 7 хоног болж магадгүй юм байна. Тэгээ юмс гинт
гинт хурдан болох гэдэг ч юм уу эсвэл ямар нэгэн зүйл хөдлөөд эхлэх ямар ч нэгэн одоо өөрчлөлт хувиралт байна 7 хоногт. Тийм одоо уур амьсгал байна. Ямар нэгэн шилжилт тэрний газар нөлөө шилжих гэдэг ч юм уу. За ийм уур амьсгал байна. Юмс аяга хурдан хөдлөөд эхлэх гэдэг ч юм уу те шилжилт хувиралт. За тэгчээд за энэ хоёр дахь карт ингээд харах юм бол тийм нохоол ер нь айгу үнэнч тийм нөхөрлөлийг бэлэгддэг. Тэгэхээр зэрэг ер нь аль дараагийн 7 хоногт нэг тийм ийм уур амьсгал ямар уур амьсгал 7 хоног болох вэ гэхээр зэрэг энэрэнгүү нэгүсгэл айгу байгаад байгаа байхгүй тийм уур амьсгал те. Тэгээд тэр нь болохоор зэрэг тийм энэрэнгүү нэгүслэх тийм хандлага харилцаа ч юм эсвэл тийм нөхөрлөлөөр те тушилцэх бие айгу тийм. Тэгээд тэр нь айгу үнэн сэтгэлийн харилцаа байх гэдэг ч юм нэг тиймэрхүү зүйл юм. Нөхөрлийн харилцаа тий. За ямар ч бас юм гоё уур амьсгал байна. За энэ хоёрыг ингэж хэлчихэд за дараагийн 7 хоногт одоо танд ямар хөө томоохон үйл явдал болох вэ гэсэн чинь карт гарсан байхгүй юу? Тийм бас л нэг нөхөрлийн харилцаа юм тий. Дараагийн 7 хоногийн томоохон үйл явдал гэх юм бол ер нь өнгөрсөн сайхан дурсамж ч юм уу те энэ хоёр ингээд өнгөрсөн те сайхан дурсамж ч юм уу хуучин харилцаа хуучин боломжууд те таны бодлыг эзлэнэ гэдэг ч юм уу эсвэл та найзтайгаа те ямар нэг эрэгтэй чамаагүй те эмэгтэй чамаагүй одоо найзтайгаа ярьж суух гэдэг айгу огторгоо ертөнц хийсэр сэтгэлгээний одоо зүйл хоорондоо ярилцах гэдэг ч юм. Скол бүр хуучин дурсамжаар чи хоёлаа өмнө хийжсэн гэж ярьж ич магадгүй ямар ч ясан нэг тийм нөхөрлийн харилцаа бол байна. За юм хөө томоохон үйл явдал болно гэж гарч байгаа шиг байна. За тэгээд 7 хоног нэг ер нь одоо тайлъя гэж бод. За ингээд тайлаад явъя. За нэгд өдөр. Тэгээ нэгд өдөр болохоор зэрэг жоохон эргэлзээ тэмдэглэзээтэй өдөр байна. Тэгээ нэгд өдөр онцгүй зүйл төсөөлөх ч юм уу те бодит байдлыг үнэлж чадахгүй байх та өөрөө те эсвэл муу зүйл яна гिचүүл яна гэлтэй муу зүйл хэд төсөөлөд байх. Тийм өдрөөс мал үгүй зэн дээр болгоомжтой байлгай байх гэж бодож байна. За тэгчээд за хоёр дахь өдөр болохоор зэрэг хоёр дахь өдөр ер нь аль жоохон юм нэг тийм хэд ч мэдэгдэхгүйгээр сэмхэн ямар нэг юм төлөвлөх бэлдэх те сэмхэн те ардуур ингээл хинч мэддэггүй юм аа ингээл багаар бэлдээл ах гэдэг ч юм уу. За нэг юм уур амьсгалтай өдөр байна. За 3 дахь өдөр болохоор зэрэг тийм ер нь аль тийм хоорондоо харилцаа ч юм ямар нэг гоё сэргэнэ гэж байна. Та чухал хүнтэйгээ дахин уулзч магадгүй эсвэл ямар нэгэн төөрөгдлөөсөн бол төөрж бодлохоо байх. Энэ нэсэн биш гэдэг ч юм уу те. Төөрж бодлохоо байх. Эсвэл өмнө болж байсан ямар нэгэн үйл явдлын утга учирыг ойлгох. Өмнө надаа ийм явдлаа тохиолдсон чи инх байсан биш гэдэг ч юм уу те. За ямар ч бас нэг тиймэрхүү эсвэл та ямар нэгэн чухал хүнтэйгээ дахин уулзах. За юм хоор амьсгалтай өдөр байна. За ингээд дөрөв дэх өдөр болохоор зэрэг дөрөв дэх өдөр бодит байдал нөгөө төсөөлөл юуны карташ хараад байгаа байхгүй стар карт. Тэгэхээр төсөөлөл бодит хоёр байдлын ялгааг ойлгож магадгүй. Би ингэж бодоодсэн чи бодит байдал дээр юм байсан биш үү гэдэг ч юм уу те. Тийм нэг тиймэрхүү уур амьсгал байна. Муу одоо за яг одоо тухайлж жишээгээр хэлэх юм бол одоо таны төлөвлөж ясан ямар нэгэн гоё зүйл хойшлогдох ч юм уу те арай өөр ах гэдэг ч юм уу те. За нэг иймэрхүү явдал байна. За энэ гэж жоохон үг хэлэх нь л за тэгчээд нэг 5 дахь өдөр болохоор зэрэг тийм ер нь анхаарлын төвд орох хүмүүсийн анхаарлын төвд орох ер нь л айгу таны хувьд те айгу сэтгэл хангалуун нэг тийм ялцсан ч юм шиг гоё мэдрэмжтэй өдөр байна. За тэгээд ахсаа өдөр болохоор зэрэг тийм ямар нэгэн хүний нөлөө их хандлагатай. Одоо ямар нэг эрх мэдэлтэй хүн ч юм уу эсвэл одоо босс хүн гэдэг ч юм уу. Эсвэл ямар нэг эрэгтэй хүний нөлөө
Гэхдээ энэ зөв гарч гарч байгаа болохоор мэдээж сайн нөлөө илүү их байх болов гэж бодож байна. За нэг юм уур амьсгалтай өдөр. За тэгээд потенциал өдөр болохоор зэрэг үнэхээр гоё өдөр. Тогтун одоо харилцаа холбоо ингээд зөөлрсөн, тайван, них гоё ингээд тэгвэл тайван амгалан аж авлын мэдэрсэн юм шиг те. Ийм гоё өдөр байна. За ингээд бүх картаа тайлбарлалт дуусчаад одоо танд одоо энэ 7 хоногт одоо танд илгээх сахиус нэгний мессеж ямар нэгэн давалгаа. Тэгээ ер нь аль энэ карт болохоор зэрэг ер нь ингээд танд ингээд шинэ эрс хүч ч юм уу, шинэ элбэг баялаг ч юм уу, шинэ юм сэтгэл оглуулсан боломжууд те элбэг байдлын давалгаа ингээд таныг тэг хүрээлж байна гэдэг ийм утгатай карт тахгүй. Тэгэхээр зөв одоо сахиус нэгний мессеж хэмлээ. Хэрвээ та одоогоор ингээд санхүүгийн дарамт ч юм уу те мэдэрч байгаа бол энэ карт нь одоо таныг тайван тэрэг өөрчлөлт ирэх гэж байгааг сануулж байгаа юм шиг тийм дахиад өгж байгаа карт гэж бодож байна. Юуны үн гэлбадс. Тийм тэгэхээр зэрэг тийм та одоогоор ямар нэгэн ерөөс ямар ч элбэг төлөв нууцлаа элбэг төлөв байдал байхгүй гэж байгаа юм сайхан бол ер нь бол тийм танд нэг тийм тайван эрэг өөрчлөлт ирэх гэж байгаа шүү гэдэг сахиус нүрүүд тэгж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ элбэг одоо байдлын одоо давалгаа таныг хүрээлнэ гэдэг юм картахгүй юу? За ямар ч зангиртай лээ. За тэгээд ихтэй таны сонголтын картнаас одоо мессеж авч чадж байна. Таны сонголтын карт. Та ганцаараа биш гэдэг юм карт байна. Тийм тэгэхээр зэрэг ингээд хүнтэй ингээд холбогдож байгаа байхгүй тий. Тэгээ энэ картаар одоо таны 7 хоногийн чухал мессеж гэх юм бол та бол тий ганцаараа биш ээ тийм аз юу оноод илүү та бол ганцаараа биш ээ хэдий одоо ч юм уу тий ганцаардмал мэдрэмж төрж байвал одоо тийм та юу гэдэг гүнзгий холбоотой одод ч юм уу өөрхийн их сурвалж ч юм уу скол сүнсний гэр бүлтэй хамтаар ер нь байдаг шүү. Хүн ер нь ганцаараа байдаг юм аа гэдгийг юм тий илэрхийлж байгаа ийм утгатай карт ахгүй. Тэгэхээр зэрэг энэ карт нь танд мессеж гэх юм бол одоо за одоо юу гэж хэлмээр юм те. Тийм танд нэг сүүлийн үеийн одоо юу гэдэг юм тусгаарлагдсан ойлгохдохгүй байгаа тийм мэдрэмж төрж байсан бол те. Тэр бол тийм төр зургийн зүйл гэдгийг бол тийм ухаараараа тийм сэтгэлээ нэг хэрэгтэй гинэ. Та яг одоо ингээ ганцаардмал зүйл одоо мэдэрч байгаа бол тийм дотроо болон гаднаасаа ч одоо юу гэдэг холбоог хүсч хүлээн авах нээлттэй бай. Хүнтэй холбогдоход нээлттэй бай. Та ганцаараа биш л гэдэг юм байна л да тийм. Та энэ 7 хоногт ямар нэгэн хүмүүстэй холбогдох ч юм уу тийм. Тэгэхээр одоо ганцаар л мэдэрч байгаа ч гэсэн ер нь бол тийм зүгээр шүү та угаасаа ганцаараа биш. Муу одоо зүрх сэтгэлээ нэх юм бол ер нь бол тийм ганцаардлыг мэдрэхгүй гэж юм байна л да. Дотроосоо болон гаднаасаа ч холбоо хүлээн авахд те зүрх сэтгэлээр нээлттэй байлгаараа ч гэж байгаа юм шиг. За ямар ч гэсэн ийм мессеж одоо аяга олон үзэж болохоор өөрөөсөө те нөхцөл байдал ингэ тохируулаад тийм танд яг яг энэ гэсэн мессежээ те тэг хүлээн аваарай гэж хүсье. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл одоо үнэхээр энэ бичлэгийг үзээ таарад таалагдсан бол тийм лайк тархаг тийм мартаараа амаа таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол энэ 7 хоногт шилжилт хөдөлгөөн мөртлөө тэр нь аюу тайван болоод байгаа байхгүй юу? Тийм болохоор зэрэг за танд юу хүсээд энэ нөгөө бүтэн сайд нь аюу гой гарсан тий
Бүтэн сая өдрийн байдалтай жоон төстөө гоё ийм эмоц дарал зүгээр ах гэж бодож байна. Соёрын эмоц юм шиг тий. За таны одоо дараагийн 7 хоног хайр сэтгэл ч юм уу эсвэл нөхөрлөл ч юм уу те энэ зүйл үнэхээр гоё болосоо гэж бэлэгдээд ийм хосоёрын нөхөрлийн те бэлэгдээд энэ хосоёрын юмос дараараа хайр сэтгэл аюул чухал гэж бодож байгаа юмсаа бол хосоёр үерхэл нөхөрлөл хүн хоорондын харилцаанд аюул чухал гэж бодож байгаа хүмүүс ингээд одоо хоёр эмэгтэй ч юм уу хоёр эрэгтэй ч юм уу тийм эможи аюул гэж зэрэгцсэн те тэрийг дараараа гэх юм бол та өөрийнхөө 7 хоног бэлэгдэж байгаа бөгөөд намайг одоо дэмжиж гэсэн үг ээ. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн. Тийм бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд заавал эможи дар гэж шахаж байгаа биш шүү. Тийм дарахгүйсэн ч болно. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл. Баяртай. За ингээд 20 дахь картыг сонгосон нэмэрийг эхлэе. 4 сарын 7-оос 13-ны хүртэл ямар хөө 7 хоног болох вэ? За нэг хамгийн сүүлд тийм хэлж өгсөн. За ингээд 20 дахь картыг сонгосон юм. Бүх картуудыг зэрэг нэгдэцээ. За энэ бүх картууд гарсан байна. Success амжилт. За ямар ч хэлсэн. За эхлээд энэ 7 хоног одоо 7-оос 13-ны хооронд энэ 7 хоног минь танд одоо ямар зүйл их чухал болох, ямар асуудал чухал болох вэ гэх юм бол ер нь ингээд ямар нэгэн зүйл чинь амжилттай болоо дууссан юм шиг иймэрхүү те success те. Тэгэхээр зэрэг шин төвшөнд шилжихэд одоо бэлдэх те. Одоо хэрэг 7 хоног те. Шин боломж, шин аялал одоо гарч ирэхэд ингээд бэлдэх. Одоо яг одоо ингээд энэ 7 хоногт та одоо карт сонсон те яг 50 байж ирч хүчээ сэлбэх. Ер нь аль сэтгэлээ сонсох гэх мэтлэн ийм зүйл аяг чухал гэж магадгүй байна. Тийм дахиад хэлье одоо шинэ боломж аялал ингээд бэлтгэхийн тулд те та энэ 7 хоногт одоо нэлээд 50 байж ирч хүчээ сэлбэх дотоод сэтгэлээ сонсох аяг чухал болж магадгүй. Тийм ер нь бол энэ картаар ингээд success гэж болохоор зэрэг таны ямар нэгэн зүйл чинь ингээд амжилттайгаар ингээд одоо гэдэг ард үлдээд та одоо шинэ хаалга нээхэд ингээд бэлэн болж байгаа юм шиг. Тийм учраас энэ зүйлд бэлтгэхийн тулд одоо 7-оос 13-ны хооронд та тийм нэлээд 50 байж ирч хүчээ сэлбэх сэтгэлээ сонсох тийм иймэрхүү зүйл нэлээд чухал болж магадгүй гэсэн байна. Тийм таны ямар нэгэн зүйл чинь амжилттай дуусаад одоо ямар нэгэн зүйл эхлэх гэж байгаа юм шиг тийм. За энэ иймэрхүү зүйл чухал болох нэ. Тэгчээд энэ 7 хоногийн өөр амьсгал. Энэ 7 хоногийн өөр амьсгал гэсэн чинь тийм ер нь бол та нэлийн хүмүүстэй холбогдох гэж бодож байна. Холбогдсон тийм эсвэл network одоо интернетээр хүмүүстэй холбогдох. Таны одоо network одоо юу гэдэг харилцаа холбоо шүлжээ. Тийм айгуул одоо мэдээж одоо гар утсгүй гэж байхгүй тийм. Одоо нэтээр холбогддгүй хүн гэж байхгүй. Тэгэхээр тэр зүйл хүмүүстэй ингээд одоо интернетээр холбогдох, network одоо юу ч юм бэ. Тийм та эсвэл айгуу хүмүүстэй ингээд айгуух зүйл ярих, communication айгуух байх энэ 7 хоног тийм ингээд айгуугаа ингээд тайвширсан гэнэт байгаа таахгүй. Тэгэхээр зэрэг та ингээд өөрийнхөө яриа хөрөөгөр хүмүүсийг айгуу тайвшруулах айгуу тайван бодол те тантаа ингээд одоо энэ 7 хоногт холбогдсон ярилцсан хүмүүсийн ямар нэгэн зүйл айгуу зөөлрөх та одоо яриа гарах хүмүүсийг зөөлөх гэдэг ч юм те. Тийм. За ямар ч хэлсэн хүмүүстэй одоо network те харилцаа холбоо интернетээр ч юм айгуу тийм их байх. Тийм харилцаа яриач айгуу тийм зөөлхөн гоё байх юм шиг те. Ийм уур амьсгал байна. Тэгээд 2 дугаарт нэг харах юм бол тэрнээс гадна бас одоо та өөрийгөө нэлээд дайчилж магадгүй юм байна. Өөрийгөө ингээд ташуурд шавдуул нөгөө мориг хурдан
юу гэдэг дахиулахын тулд ингээд чүү гэлтэй яадаг шүү дээ нөгөө ташуурдаг. Тэр шиг та нэлээд өөрийгөө жоохон шавдуулах ч юм уу байдлаа шавдуулах тийм эсвэл тийм байдгүй мэхэд та энэ 7 хоногт хүчтэй сэтгэл хөдлөл тийм мэдэрч магадгүй юм байна. Тийм жоохон цочмог сэтгэл хөдлөл гэх юм уу. Хүү яад юм болчих гэдэг ч юм төвхтэй дээр жоохон ямарч нэг тиймэрхүү урамсгал байна. За ингээд олон янзын хүн үзэж болохоор 2 янзаар тайлбарлаа. За тэгээд энэ 7 хоногт одоо болох томоохон үйл явдал гэсэн чинь томоохон үйл явдал гэх юм бол тэгээд ер нь одоо танд амьдралд чинь юу ч олж исэн та энэ 7 хоногт одоо юу гэдэг өөртөө нэлээд анхаарал тавьж магадгүй юм байна. Тийм. Танд юу ч олж исэн та хамаагүй те сайн ч муу ч юм бол самаг зүгээр. За ерөөсөө эхлээл өөрийгөө анхаарах гэлтэй. Өөрийгөө анхаарахад одоо санаа тавих. Тийм өөрийгөө арчлахад айгүй санаа тавьж магадгүй юм байна. Эсвэл та өөрийнхөө одоо нэлээд юу гэж өөрийгөө дайчлаад нэлээд сурч магадгүй юм байна. Жижиг сажиг зүйлийг өөрийнхөө төлөө оролдож үзэх. Тийм янз бүрийн одоо оролдоод тэгэхээр тэр нь ингээд өөрийнхөө төлөө хаад байгаа байхгүй тийм. Өөрийнхөө төлөө ямар нэгэн юм туршиж үзэх, оролдож үзэх тийм. За ямар ч байсан ийм томоохон үйл явдал гэсэн байна. За тэгээд нэгтгэхээс бүтэн сайтны хүртэл одоо ямар хөө амсгалтай өдрөөлээ. За нэгд өдөр болохоор зэрэг тийм нэгд өдөр бүх зүйлийг одоо ойлгох гээд бүх зүйлийг уучлах гээд байгаа юм шиг бүх зүйлийг ойлгох гээд бүх зүйлэнд аюул тийм зөөлөн ханддаг байхгүй. Тийхэд зөөлөн хандлага байна. Бүх юмыг болгох гээд бүх хүнийг ойлгох гээд байгаа юм шиг те. Хэд тийм зөөлөн хандлага гэж магадгүй байна танд. За тэгээ 20 өдөр болохоор зэрэг өмнө нь одоо болцсон юм дээр ахиж те өөрийгөө туршиж үзнэ гэсэн байна. Дахин нэг зүйл дээр хийх хүсэл төрөхтэй оролдоод үзэх. Тийм. За нэг тийм. За тэгчээ 3 өдөр болохоор зэрэг 3 өдөр жоохон юу анхаарал сулрахад гэж магадгүй. Тийм. Анхаарал сарнах юм дээр нэг юм дээр төвлөрч чадахгүй байх тийм. Яг тиймэрхүү амсгал гарч ирж байна. Тэгээд 4 өдөр болохоор зэрэг 4 өдөр тийм ер нь бол юм айгу бодтой болоод байна нэ. Тийм 4 өдөр болоод зэрэг ер нь орчин бүрэлдээд эхлэх эсвэл ямар нэгэн одоо зорьсон чиглэсэн зүйл чинь ингээ бодтой болоод ирэх. Тэг ер нь ингээд тийм та эсвэл ямар нэгэн одоо хүний төлөө үйл хийдэг ч юм уу эсвэл ямар нэгэн тийм таны зорьсон зүйл чинь айгу тийм бодтой болоод ирнэ гэсэн байна. За тэгээд 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр тийм ер нь аль 5 дахь өдөр жоохон юмд сэрэмжгүй хөнгөн байх гэж магадгүй. Тэгэхээр энэ дээр нэлээд болгоомжтой араа. Тийм 5 дахь өдөр болж байгаа юмдаа тий одоо сэрэмж болгоомж бити мартаараа гэж захиа. Тэгвэл гайгүй бах тийм жижиг хар болохоор за тэгчээд хагас өдөр болохоор зэрэг ямар нэг юм болохоос өөр аргагүй болно юм ээ. Тийм. Бууж өхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орох гэдэг ч юм. Нэг юм яах гэжсэн. За зүрсэн за энийг болоод өөр юм даа гэдэг ч юм. Ямар нэг юм за энэ одоо болохгүй мэн ингэчээ гэдэг ч юм уу те. За нэг тиймэрхүү. Тэгээс бүтэн сая өдөр болохоор зэрэг тийм ер нь аль нилээ. Онцгойсэн байдлыг тасан зохицоох ч юм уу эсвэл ингээд ирээдүйн төлөө ямар нэг үйлдэл хийгээд байгаа байхгүй. Тийм. Ямар нэгэн шийдлийг олно юм. Энэ тэр нь гэхдээ жоохон буруу арчиж тэгэхээр өсөх юм бол ямар нэгэн шийдлийг олох гээд хит өөрийгөө шавдуулах юм бол ямар ч нэг тиймэрхүү зүйл байна. За. За дах энэ нэг сонио өнөр. Тэр кофег авчихсан. Сонио өнөр шүү дээ нэрээ. Хачаал төмөрс тавьчих. Заачлаар зүгээр юм байна. Зүгээр гаднаас мөрчдөж.
За тэгчээд бүгд нэг тайлбарсан тий. Нэг хиншүү мишүү өнөртэй зонхой. Тэгэхээр тийм гаднаас юм байна л та. Тийм. За тэгээд энэ 7 хоногт танд илгээх мессеж шишхүүс нэгний мессеж юм бол music for manifest. Тэр нь бол ач амьдралдаа дуу хөгжмийн дэлгүүн тэрийг нэлээд хэрэглээрэй гэсэн байна. Тийм тэгэхээр зэрэг энэ юу хэлж байна гэхээр зэрэг тийм энэ юу хэлж байна гэхээр зэрэг ер нь бол хөгжим бол нөгөө ямар нэгэн хүсэл тийм танд өслөөс хэмсэн гэсэн хүслийн тийм тэрийг биелүүлдэг юм гүүр юм аа гинэ хөгжим бол тийм гүүр. Тэгэхээр таны дотоод ертөнцөөс гарч ирж байгаа хүсэл мөрөөдөл зүүн сайн төсөөллийг боддоор татахын тулд хөгжмийн энергийг ашиглаарай гэсэн байна. Тэрэндээ яаж ашиглах вэ гэхээр та өөрөө дуулж болно, зүгээр зүрхэндээ ямар нэгэн аян ингээл мэдрээлтэй аялал тэгж болно. Эсвэл таны сэтгэлд нийцсэн хөгжим дуу тий сонсонгоо тийм мөрөөдлөө төсөөлж болно. Тий бас нэг юм далмаа нэлчих гэж бодсон. Бас миний миний AI-гаар хийсэн дуунуудыг сонсож болох юм. Тийм. Тэнд бол энэ дуу сонсох юм бол хайрцагч болон батчин гэдэг ч юм уу. Энэ дуу сонсох юм бол нууц карастал гэдэг ч юм уу. Танд айгүй олон хүмүүс татагдана. Амуу өөр юу вэ? Тийм бас эд баялыг татах дууч хүртэл тий хийгээд би өөрийнхөө шаналд тавьсан байгаа. Тэгээд тэрийг далинд нь сонирхоод үзээрэй. Тийм татнаа дуу эд баялаг дуу өнтрийг янз бүрийн хийцэн маа тийм. Тэр хэрэг сонирхол татах юм бол тийм сонсороо. Тийм. Тэгээд ер нь тэрнээс гадна тий 16 шиг аяг олон зүйл дууддаг тийм дуу ая хийсэн байгаа. Би зөхөөгүй л дээ. Гаар хэмэл оюуханд би өөрөө команд өгч бүтээлгүүлсэн гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэр ямар утгатай, ямар жанраар ямар хуу аялгуу гэдэр нь би өөрөө команд өгч өгөх ёстой гэсэн үг байхгүй юу? Тэгэж тэ хэмэл оюунаар тийм бүтээлгсэн тийм дуунууд тэрийг хэрэг сонирхол сонсороо миний юм дээр байгаа. За нэг юмрхуу. За тэгчээд танд сонголтын картнаас бас мессеж авъя гэж бодож байна. Сонголтын карт ингээд түнэр харахад дун амар нам гүм гэдэг юм карт байхгүй юу? Тийм тэгэхээр энэ танд энэ юу хэлүүлж байна гэхээр зэрэг void. Тийм тэгэхээр зэрэг ер нь void гэдэг карт бол тий төгсгөлийн дараах ямар нэгэн зүйлийн амжилттай түрүүнд хийжсэндээ таны ямар нэгэн зүйлийг амжилттай хийгээд дууссан гэдэг. Төгсгөлийн дараах завсрын орон зай гэнэ. Тийм. Бон гэл амир тийм гүн тий яах гэдэг мэддэг нөгөө эхлэлийн өмнөх нам гүм гэдэг шиг тий. Тиймээс завсрын орон зай юм аа тий. Та яг одоо би юу хийх ёстой вэ? Яагаад ингэ бүх зүйл ингэ зогсчих шиг болоод байна гэх мэт мэдрэмжийг танд төрүүлж иж магадгүй таны одоогийн байдал тийм бол яг үндэ бол энэ бол таны сүнсчин шин замдаа орж байгааг нэг юм дохио юм аа гинэ. Нэг юм эхлэхийн өмнөх чимээг нам гүн байдал гинэ. Тийм. Тэгэхээр зэрэг void-ийн үе гэж хэлдэг юм байна л да. Void-ийн үедээ. Тэгэхээр зэрэг энэ void-ийн үе бол таныг шинэ шатанд хүргэх үе таалга юм аа. Тийм. Яг ингээд харанхууд юм сүйдэр мэдтэй харагдаж танд мэдрэгдэж байгаа үе боловч яг үнэндээ шинэ гэрэл рүү аваач. Тийм. Замын нэг хэсэг юм аа гинэ. За ямарч байсан. Эхний энэ карттай адилхан гарч байгаа зайгүй холбоотой тийм.
За өөрийнхөө одоо хүсч мөрөд заа зүйлдэ дуу хөгжмийг ашиглаарай гэсэн байна. Тийм 7 хоногийн хэлсэн. Яа. За ингээд одоо өндөрлөе. Тийм энэ хүртэл одоо үнэхээр таалагдсан бол лайк тарахаа мартаарай. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэж байгаа хүмүүс ахын бол 2 дугаар картыг сонгосон хүн маань нилээ. За одоо дуу хөгжмөөр энэ 7 хоногт тэ таврах өгсөн зүйлээ аюу гой татаасаа гэж тийм бэлэгдээд хөгжим мьюзик ямар ч хамаагүй хөгжмийн зэмсэг тийм тавиараа гитар ч юм уу те одоо тийм эможи ах юм бол тийм дараараа гэх юм бол одоо та өөрийгөө дэмжиж байгаа бөгөөд одоо намаагаас тийм дэмжиж байгаа гэсэн үг. Тийм ямар ч хамаагүй ятгах гэсэн болно те мьюзикийг бичсэн чална хөгжмийн ямар нэгэн зэмсэг дараараа гэх юм бол 2 дугаар картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж гэж бодоод би бол маш их баярлах болно. А гэхдээ заавал дарах ёстой биш шүү тийм тахгүйсэн чална. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн. Одоо намайг дэмждэг, сонирхол үздэг, анхудаа үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл. Баярлалаа. За ингээд 3 дахь картыг сонгосоор нэмэр эхлэе. 4 сарын 7-наас 13-ны хооронд ямар хотлон болох вэ гэсэн. Энэ хөдөлгөөд хаш байна. За ингээд бүх картуудаа 3 дахь картыг сонгосон үний. Бүх картуудыг нэгдэжээ. За юм карт гарсан байна. За эхлээд хамгийн эхлээд энэ картаар болохоор энэ 7 хоногт танд ямар зүйл тэ ямар асуудал авч чухал болох вэ? Та юун дээр тэ анхаарал зүгээрэй гэдэг дээр. Ер нь бол итгэл найдвар эерэг хандлага тийм маш чухал юм байна. Таны амьдралд юу ч болж яасан тэ хамаагүй сайн ч мууч тэ итгэл найдраа алдахгүй байх. Эерэг хандлага энэ 7 хоногт танд аягүй чухал юм байна ер нь аж амьдралд тийм. Тэгээ ер нь бол өөртөө итгэж одоо өөдрөг байдлаа хадгалах нь бол маш чухал тийм асуудал болно шүү. Одоо ирж байгаа тийм боломжийг айцгүйгээр тийм хүлээж авах хэрэгтэй шүү гэсэн иймэрхүү зүйл хэлж байгаа юм шиг. Ямар ч байсан одоо өөртөө итгээд өөдрөг байдлаа хадгалах нь тийм маш чухал болно. Тийм энэ аль чухал асуудал болох юм байна. Тийм итгэл найдар эерэг хандлага тийм хэрхэн одоо хадгалахаас аюух юм шалтгаалж магадгүй байна. За тэгээд одоо уур амьсгал дээр ийм 2 карт гарсан. За энэ карт гэх юм бол гэртээ ингээл одоо нэг тиймэрхүү байдалтай ямар ч зэн гэр орон аюу чухал. Тийм 7 хоногийн уур амьсгал дээр одоо гэртээ байх ч гэх юм уу эсвэл ингээд гэртээ байдаг юм ахт ингээд тогтвортой байдлаа ингээд аюу ингээ тогтвортой байдлыг л ингээд зөвхөн хүсэх гэдэг ч юм уу те. Аюулгүй тогтвортой байдлаа л ингээд бүр амар чухалчлаа те. Аль болох хөдлөхгүй юу гэдэмтэй ингээд тэр зүйлийг аюу чухалчлах гал та тэгэх гээд ам шиг тиймэрхүү энерги аюу мэдрэгдэж ингээл гэртээ байх гад ах ч юм эсвэл өөрийнхөө ингээд аж айдлаа ингээл нэг л одоо юу гэдэг тогтвортой байх гал тиймэрхүү хүсэл аюу их байх ч юм шиг тийм уур амьсгал энэ тэгчээд 2 дугаарт ингээ харах юм бол үйл аваад те энэ ингээд аюу тэнгэр муу байсан чинь энэчнээс нь ингээд шууд те үйл нүгээд царайд эхэлчихэж байгаа хгүй. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногийн уур амьсгал гэх юм бол ер нь жоохон онцгүй байсан таны аж амьдрал те онцгүй үйлрэх байсан ч юм уу те нэг ойлгомжгүй юм шиг нэг тийм хэцүү байсан садтай байсан зүйлүүд тийм ер нь бол сайн тийшээгээ өөрчлөлт нь шилжин тийм өвлүүд нүүн тийм энэ 7 хоногт яг нэг жоохон онцгүй саад бэрхшээлтэй юм шиг яхад мэддэг иймэрхүү үйлрэх аж амьдрал чинь үйлрэх сонирн байдал байх ч гэсэн тэр чинь ингээд аяндаа ингээд шилжиж шүү тийм Рэнда сайн тийшээ те эргэх одоо тийм зүйл энэ 7 хоногт тийм мэдрэгдээд эхэлв шүү гэж байгаа юм шиг. За ийм уур амьсгал байна. За ингээд энэ 7 хоногт одоо болох чухал үйл явдал гэсэн чинь одоо л өөрийгөө тийм байлдах цаг бишээ эдгэх цаг гэж байгаа хгүй. Чухал үйл явдал дээр ийм карт гарна гэдэг чинь одоо чухал гэж хэлэхэд том үйл явдал гэх юм бол танд ингээл шинээр те
шинээр эхлэх хүч та өнгөрсөн одоо жоохон тийм сар бэрхшээл ч юм уу те өнгөрсөн зовлонлтыг ардаа үлдээхт айгу бэлэн байх байгаа тийм. Биста болно гэлтэй гартаа татсан тийм. Танд ингээд энэ 7 хоногт шинээр эхлэх хүч байна тэгээд өнгөрсөн те жоох сар бэрхшээл ч юм уналтыг ингээд оста ардаа орхиод ингээд би явж чадна гэд тийм бүхэл бүтэн юу гэх юм бэ шин зам миг та өөртөө нэг тэр хүчин 7 хоногт байна гинэ. Яг нэг тодорхой үйл явдал заасангүй зүгээр нэг тийм одоо томоохон ирч хүч бол танд энэ 7 хоногт байна. Нэг үгээр хэлэх юм бол надаа шинээр эхлэх те ирч хүч ингээд би байгаад байхгүй гэдэг. Өнгөрсөнд одоо өнгөрсөн зовлон уналтыг ардаа те үлдээхт та бэлэн болох одоо бүхэл бүтэн шин зам таныг одоо тийм хүлээж байгааг та тийм мэдрээд эхлэх. Эдгэх цаг дай хөвшигч те тулалдах шиг одоо эдгэх цаг шиг. Ийм үйл явдал болно гэдэг нь. За ямар ч зүйл өөрөөсийнхөө нөхцөл байдал тохирол сонсоод энэ жоо хэцүү карт гарчлаад ямар ч зүйл ингэж хадын ядан тайлбарлалаа. За тэгээд энэ 7 хоногийн одоо нэгтгэс бүтэн сая өдөр хүртэл. За нэгд өдөр болохоор ер нь аль нэлийн сэрэмжтэй өдөр байна. Нэгд өдөр гинтийн зүйлд айгүй бэлтгэлтэй байх. За биш ийм болол ингэнэ гэл тийм. Тийм айгүй гинтийн зүйлд та бэлтгэлтэй байх гээд байх муу одоо байдлыг харцнаа л айгүй нягтлах тийм иймэрхүү урамсгалтай өдөр байна. За тэгээд 20 өдөр болохоор зэрэг ер нь хувирлалаа өөрчлөлт баг. Сайн муу юу ч яахгүй зүгээр л нэг хувирлалаа өөрчлөлт баг тийм өдөр байна. За 3 дахь өдөр болохоор зэрэг тийм бас нэлээд одоо сэрэмжтэй болгоомжтой хандлага байна. Тэгээд ер нь бол жоохон тийм хаширсан хандлага. Хаширсан нэглэнэ гэдэг шиг тийм жоох юм хашир хандлага байна. Тийм. За ингэж иймэрхүү амьсгалтай. Тэгээд 4 дахь өдөр болохоор зэрэг тийм нэлээд түвшигтэй одоо эрэгтэй хүн ч юм уу эрэгтэй уур амьсгалтай одоо эрэгтэй хүн ч юм уу эрэгтэй уур та өөрөө эрэгтэй хүн бол одоо юу гэж л мэдэх айгу хүмүүс төвшөг тоолгор болохоор тийм хандлага гэдэг ч юм уу нэг тийм таны амьдрал тийм түвшигтэй хүний айгу сайн нөлөө байна. Тийм 4 дахь өдөр. За тэгчээд 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр жоохон уруу таталт байж магадгүй юм байна. Тэг амар гоё айгу гоё мөртлөө дааж яг үндэ нэг онцсон штэ тийм зүйлд. Хэнийг нь одоо уруу татдаг гэдэг ч юм уу. Гоё мөртлөө айгу гоё цааштай байдал юу гэж үүслэр юм бэ? Одоо чинь хэнийг нь тантаа хайлаастай гоё байна гэдэг ч юм уу те. Эсвэл одоо энэ хайрцагтлийн карт гарсан болохоор зэрэг одоо юу гэдэг юм. Тийм нэг жоохон уруу таталтай энэ дэр боломжтой байх айгу ах гэж бодож байна. За тэгчээд ахсаа өдөр болохоор зэрэг ер нь аль тэнцүү та нэлийн одоо сэтгэл хөдлөлтөд автахгүй байж чадна тий. Одоо юмд айгу зөв шийдэл гаргаж чадхаар одоо тийм уур амьсгалтай тий. Та айгу сайн одоо элдв одоо сэтгэл хөдлөлтөд автахгүйгээр юмыг одоо зөв шийдэж чадах тий. Ухаан санаа нэлээ одоо зөв сэргэлэн тийм. За тэгж талаад гिचээд бүтэн сая өдөр болохоор зэрэг тийм зөв шийдэлтэй өдөр гэх юм уу? Та энэ өдөр хэрвээ шийдвэр гаргах юм бол нэлээ тийм гайгүй тийм зөв одоо тэнцвэртэй шийдэл гаргах магадлал өдрөө гэсэн үг. За тэгээд бүтэн сая өдөр болохоор зэрэг яг юм өөрчлөгдөхгүй даа өөрчлөгдөхгүй нэг тийм урамсгалтай өдөр байна одоо юмстэй өөрчлөгдөх гээд байгаа юм шиг санагдах хувиралт өөрчлөлт мэдэгдээд эхлэх гэхдээ л нэг л өөрчлөгдөхгүй байх гэдэг чинь үнийг тийм өөрчлөлт ямар нэг юм өөрчлөгдөөл хувирах гэдэг юм ингээд та мэдрээд байгаа мөртлөө тэр өдөр өвчлөхгүй нэг ч юм уу тийм за нэг тийм тэгж тайлээ за ингээд бүх өдрөө тайлбарлуулсаад одоо танд энэ 7 хоногт 4 сарын 7-наас 13-ны хооронд танд илгээс сахиусны грин мессеж
тэгэхээр зэрэг ер нь бол таныг бүү шантраараа гинэ. Тэ. Тийм бүү шантраараа ер нь одоо л таны одоо яг таны яг итгэлтэй хандлага айгу цаагаараа шалгагдчих юм байна л. Таныг сорж үзэж байгаа юм байна л да. Тийм. Та одоо яг одоо битээ шантраараа та яг одоо шалгагдаад одоо сорилтон дээр ингээд явж шүү. Хэрвээ та итгэлээ те ингээд хадгалж чадах юм бол тийм гайхамшигт үр дүн ирнэ. Тийм. Итгэл найдраа алдахгүй те ингээд зүрх сэтгэлдээ төвлөрөөд өөртөө итгээд те байж байгаа гэж байна. Тэгээд хариу. Тэг ер нь бол хариу үр дүн одоохондоо те харагдахгүй байгаач одоо бүх зүйл ингээд одоо усан доор те танд харагдахгүй тэр энэ ингээд за одоо ингээд тайлбарлаа. Энэ ингээд ил ертөнц та юун дээр суугаад яагаад таашаа явж байгааг ингээд мэддэхгүй яана гэл те. Та энэ итгэлээ алдгүй ямар ч гэсэн болно гэл те. Одоо итгэлээ алдахгүй байх юм бол одоо таны хаа харагдахгүй ертөнц юм. Тэгэх юм бол ингээ хаа харагдахгүй ертөнц. Харагдахгүй ертөнцөд одоо таны найз нар те дэлфинүүд ингээ таныг нуруундаа өрөөд ингээ нэг зүглөө аваа явж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг та одоохондоо өөрөө ойлгохгүй яа одоо мэдгүй ач гэсэн жоохон төвчээртэй те. Энэ хүүхд ингээд ойлгох гэдэг юм шиг жоохон төвчээртэй юу яаж чадах юм бол тийм. Одоо бүх зүйл таны сайн сайхан төлөө өнөөж шүү гэсэн ийм мессежийг танд өгч байна. За нэг өөрөөр та нөхцөлөд тохируулаад сонсож байгаа гэж бодож байна. За тэгээд таны сонголтын картнаас бас одоо мессеж авъя гэж бодож байна. Сонголтын карт. Энэ бол айгууд тийм одоо тийм охин тэнгэрүүдийн картаа маш хүчтэй, тийм нэрхтэй. Хатторс гэдэг охин тэнгэрүүдийн эйжентэй, ээж тэнгэрүүдийн юм карт их та сонгосон байна. Тэгэхээр зэрэг сонголтын картын мессеж юм бол энэ одоо тий дараагийн одоо энэ карт айгуу тийм гүнзгий ихийн хайр төрөлт тийм зүйлийн карта. Тэгэхээр зэрэг тийм ихийн хайр эмэгтэй хүмүүс чинь төрдөг хүүхд гаргадаг. Тэгээ нөгөө төрөлт гэж аахгүй бас төрөлтийн том карт да. Тэгээд төрөлт бол одоо нэвтрэх хаалга юм аа гэж аахгүй тий. Одоо хаалгаац төрөлт бол тий тийм нэвтрэх хаалга юм аа. Тэгээд та одоо шинэ эхлэл дотоод төрөх одоо дотоод төрөлтийн тий үе шатандаа явж байна. Та одоо ингэ төрөхөө л уншаал байгаа юм байна л да. Тийм ямар нэгэн зүйл чинь тий дотоод чи ямар нэгэн зүйл тий одоо дахиад хэлээ та одоо шинэ эхлэл одоо дотоод тий төрөлтийнхаа үе шатанд байна. Энэ нь одоо жинхэнэ утгаараа хүүхд төрөхтэй адилхан тийм өвдөлт, бэрхшээл байж болох ч одоо ингээд түүний ард те гайхамшигтай шинэ амьдрал таны төгтөж байгаа шүү гинэ. Яг одоо ингээд эмэгтэй хүн чинь төрөх гэж амар завдаг үстэй ингээд бүр ингээд уншаал те. Яг тэр үедээ та явж байгаа юм л да. Тэгээд та ингээд төвчээд одоо юу гэдэм бэ? Тийм. Асуудлаасаа одоо тийм цухтаахгүй те ингээд нүүр тулаад ингээд явах юм бол ингээд түүний ард аюу гайхамшигтай шинэ амьдрал өгдөж байна шүү. Та нэг юмар төрөх гээд байгаа юм байна л да. Дотоод төрөлт те. За ямар ч гэсэн ийм картыг та сонгосон байна. За ингээд бүх картаа тайлбарлалт усыг ингээд үнэхээр таны байдалтай таарад таалагдсан бол тий лайк тарахад бити мартаарай. Аман таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол энэ нөгөө нэг ихийн хайр эмэгтэй охин тэнгэрүүд авах гарсан болохоор төрөлт мөрлөлт гэдэг иймэрхүү эмэгтэй энерги байгаа учраас одоо тэгээ охин тэнгэрүүдийн эможи байх юм бол дараараа хэрэг олдохгүй бол эмэгтэй хүний эможи тарсан болно. Тэгэх юм бол 3 дахь картыг сонгосон бөгөөд та намайг дэмжиж байгаа мөн өөрийнхөө дараагийн долгыг сайнаар одоо үн чинь гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ өршлөгдсөн сонирхол үздэг одоо анхудаа үзэж байгаа. Одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл. Баяртай. Бай бай.